Сайн байцгаана уу? Намайг Энхбаатарын Оксана гэдэг. Би 2007 онд Монгол Улсын боловсролын сургуулийн өмнөх боловсролын сургуулийг цэцэрлэгийн багш арга зүйч мэргэжлэр суралцаж төгссөн. 2007 онд Баян улс сумын хүүхдийн цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаад 2023 оны хүртэл боловсролын байгууллагад тасралтгүй 18 жил ажиллаж байна. 2023 оноос сумынхаа ерөнхий боловсролын сургууль багангийн багшаар ажиллаад 2 дахь жилдээ ажиллаж байна. Ажил мэргэжилтэд оруулсан хувь нэмэр, ээлжид хичээлийн чанарыг сайжруулах, багшаасаа суралцах, өөрийн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, багш өөрийн заах арга ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор судалгаат хичээл зааж хэлэлцүүлсэн. Эрдэм шинжилгээний хурал сурагчдын бүтээлчээр унших чадварыг хөгжүүлэх нь 2 дугаар ангийн математик хичээл даалгавар суурилсан суралцахын арга зүйг туршин хэрэгжүүлсэн байдал сэдвээр тус мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ илтгэл бичиж амжилттай хэлэлцүүлсэн. Дарнад аймгийн боловсрол шинжилгээ ухааны газраас зохион байгуулсан нэг хичээлийн хөтөлбөр боловсруулах хуралдаанд мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ 2 дугаар ангийн математикийн хичээлээр хөтөлбөр боловсруулж амжилттай оролцсон. Сурагчдын уншлагын чанарт ахиц гаргах зорилгоор ангидаа ном унших орчин бүрдүүлж ажилласан. Сурагчдын математик чадварыг хөгжүүлэх зорилгоор ээлж дэвтэр бэлтгэн ажиллуулж байна. Даалгавар суурилсан суралцахын арга зүйгээр ээлжид хичээлийг тогтмол зохион байгуулж хэвшсэн. Мөн сурагчдын ахиц амжилтыг үнэлэх зорилгоор ажиглалтын хуудас хөтлөн ажиллаж байна. Өөрийн мэргэжлийн ур чадвар заах арга зүйгээ сайжруулах үүднээс мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нар болон бусад багш нарын хичээл сууж тэмдэглэл хөтлөх, хэлэлцүүлэгт оролцох зэргээр өөрийгөө тогтмол хөгжүүлэн ажиллаж байна. Эдүүтийн сургалтыг багшаас эцэг эхээс сурагч руу гэсэн чиглэлийн дагуу дахин их сургалт хичээлийг зохион байгуулан ажиллаж байна. Хичээлээс гадуур үйл ажиллагаа болох урлаг спортын уралдаан тэмцээнд ангийн сурагчдыг тогтмол бэлтгэн амжилттай оролцуулан ажиллаж байна. Ангийн сурагчдын хөгжил төлөвшөлт түлхүү анхаарч сургуулийн сурагчдын дүр төрх болох зорилго тэмүүлэлтэй соёлтой сурагч хураандор сурагч өөрийн зорилгыг тодорхойлон түүнд хүрэхийн төлөө хүүхд бүрийг дэмжин туслан ажиллаж байна. Олон улсын Teach for Mongolia хөтөлбөрт хамрагдаж өөрийн сурсан мэдсэн туршлагаа бага болон дунд ахлын багш нар түгээн дэлгэрүүлсэн. Энэхүү сургалтыг багш нар өөрийн эцэг эх асран хамгаалагч нар болон сурагч нарт зохион байгуулсан. Багангийн багш нарт кофе, чаяа, харилцаа хандах, эцэг эх асран хамгаалагч нарт хамтдаа хөгжиж 1-2 сургалтыг амжилттай зохион байгуулан ажиллаад байна. Багш миний цаашдын зорилгоор багшлах арга зүйгээ тасралтгүй хөгжүүлж хамт олондоо эрэг нөлөөллийг бий болгох